Монголын шилжүүлэхийн тамирчид энэ сарын 21-ээс 26-нд Франц улсын нийслэл Парис хотод болох насан туршидын дэлхийн аварга шалгалт тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноос мордлоо. Манай эрэгтэй өвчүүд 1963 онд, эмэгтэй өвчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид улсын дэлхийн аварга шалгалт тэмцээнээс эхлэн оролцож эхэлсэн бөгөөд 6-т 18 мөнгө 30 хүрэл нийт 54 медалийг эх оронд авчирсан төвхтэй. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дахь удаагийн дэлхийн аваргад эрэгтэй эмэгтэй бүтэн багаараа оролцсон манай өвчүүдээс гавь тамирчин Насан Бурмаа 9 дахь удаага, гавь тамирчин Отхон цэцэг 7, гавь тамирчин Мант Наран 6, Бэх Баяр, олон улсын хэмжээний мастер Үе Түмэн нар 4 дахь удаага, олон улсын хэмжээний мастер Гомб Дурж, Төвшин Тулга, Золбоо, Баццэг нар 2 дахь удаага, Нарангэр Шовдар нар 3 дахь удаага, олон улсын хэмжээний мастер Лам Гарма, Батцул, Орхон, Даваа Чимэг, Урт Насан нар анх удаага дэлхийн аваргын дивизэнд гарах юмаа. За давхрамсаа нарийнс бэрэн давхрамаад доогуур накат авах нэ.